Дэлхийд дахинаа жилд 13 сая хүн хорт хавдраар өвчилж 7.8 сая хүн хорт хавдрын улмаас нас орж байна. Судлаачдын тооцоолж байгаагаар хэрэв хорт хавдраас сэргийлэх оновчтой үр дүнтэй арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд жил бүр 26 сая хүн хорт хавдраар өвчилж 17 сая хүн хорт хавдраар нас барах магадлалтай байна. Манай орны хувьд ч хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөх хандлагатай байна. Жилд 4400 гаруй хүн хорт хавдраар өвдөж тэдгээрийн 70 гаруй хувь нь нас барж байгаагийн шинээр онцлогдож байгаа тохиолдлын 75% нь эмчлэгдэх боломжгүй хожим үе шатанда эмнэлэгт хамдаж байгаа юм а. Гэтэ нийт хорт хавдрын нэг 80-90% нь бол голдуу 50-аас дээш насанд илэрдэг. Яг бол 50-аас дээш насанд нэгдүгээр хүний дахлаа сулардаг. Хоёрдугаарт болохоор зэрэг хүний эс дотор гений өөрчлөлтүүд ордог. Үүнээс болоод голдуу хорт хавдар бол хожуу насанд илэрдэг. Бас нэг хожуу насанд илэрж байгаа шалтгаан нь бол хорт хавдар олон жилийн архаг өвчний төгсгөлийн шатанд илэрдэг учраас нас өндөр гарсан үед хорт хавдар илэрх нь элбэг байдаг. 2012 оны статистик тоогоор бүртгэлээр Монголд одоо 100 мянган хүнд 138 илгэний хавдрын тохиолдол бүртгэгдсэн байна. За тэгэхээр өндөр хөгжилтэй одоо Америкт ч юм уу эсвэл Европт болохоор зэрэг 100 мянган хүнд илгэний хавдраар өвчлөж байгаа тохиолдлын тоо бол 1-2. Тэгэхээр бид нар одоо юунаас бол тэр өндөр хөгжилтэй орнуудаас бол 60 дахин их. Өнөөдрийн байдлаар манай улсад хорт хавдрын оншилгоо шинжилгээ, эмчилгээ үзүүлдэг хэд төвлөрлийн ганцхан газар байгаа нь халдварт өвчин судлалын үндэсний төв. Очир дараалалда дарагдсан эмчилгээ оншилгоо хийлгэх гэж ирсэн хүмүүсийн тоотой харьцуулахад эмч техникийн тоо хаанаач хүрдэггүй гэд асуудал дарагдсан салбарыг шинжилэхэд дорвитой арга хэмжээг салбарын яамнаас хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм а. Жишээлбэл хорт хавдрыг эхний шатан дээр нь оншилдаг, эмчилгээ үзүүлдэг анхан шатны болоод хоёр дахь шатны тусламжийн эмнэлгийн салбарыг аймаг сум дүүрэгт байгуулах шаардлагатай байгаа юм. Байгууллагдан ажиллаж байгаа эмнэлгийн тус салбарынхны эмчийн тоо, эмчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байна. Монголд нийт хорт хавдрын 44%-ийг нь илгэний хорт хавдарт ангаараа эзэлдэг. Энэ нь бол бараг нийт хорт хавдрын талыг нь эзэлдэг гэсэн үг шүү дээ. За энэ нь бол олон жилийн турш илгэний БЦ вирус болон архины хордлоготой холбоотойгоор үүсдэг хорт хавдрууд байгаа. 40% гэдэг ингээд аваад үзэх юм бол энэ 4000 хавдраас бол 1600-аас 2000 орчим тохиолдол бол илгэний хорт хавдартай байж даарч байгаа шүү дээ. 40% гэж ярих юм бол тийм ээ. Харин хавдар судлалын үндэсний төвдөр бол илгэний одоо хорт хавдарт одоо үзлэгийн ачаалал өндөр байна, хүлээгдэл ихтэй байна. Яагаад гэвэл өвчлөл ихтэй байгаа учраас. Илгэний хорт хавдрын тархалтыг бууруулах, халдварыг зогсоохын тулд эрүүл мэндийн боловсролыг эргэн бүрт өгөх нь зүйтэй гэсэн санал байхад нөгөө талаар эрүүл мэндийн яамнаас дөнгөж төрсэн нэраа хүүхдүүдийн 99% нь илгэний Б вирусын халдварын вакцинжуулалт хийж байгаа явдал хэмээн үзэж байна. Энэ нь илгэний хорт хавдраас сэргийлэх насан туршийн хамгаалалт юм байна. Харин илгэний С вирусын тархалт зарим тохиолдолд эрүүл мэндийн байгууллага тэр дундаа мис ажилбар шүдний эмнэлгийн багажаас халдварладаг тул үүнийг зохицуулахын тулд эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг ариутгах журмыг эрүүл мэндийн яамнаас баталсан байна. Энэ журмыг баримтлавал илгэний хорт хавдрын вирусын тархалт ч багасах юм байна. Одоогоор энэ журмыг баримтлаагүй 8 шүдний эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ. Мэдээллийг Уган Цэцэг Санчир Сүрнаар бэлтгэлээ.